Шилдэг өрхөө. Эхний жил барилга барьж байхдаа бид нэр зэрэг модоо тариад гэсэн л дээ. Барилга барьж байсан хамгийн түрүүнд тарьсан юм нь бол саваа мод. Тарьсан. Тэгээ бургасаад. Тэгээ дараагаар нь тэрний бургаснаас дараагийн жил нь үндэслүүлээ. Энэ урдлага байдлын энэ бургасыг тарьсан. Тэгээ юм гэдэг ийм болж байгаа юм байна. За дараа нь бол тэр жилдээ 10 ширхэг чадсарган 10 ширхэг үхрийн нүд суулгасан. За эхний жилийн ажиллагаа бол юм. Тэгээ хоёр дахь жилээс нь бол энэ бусад моднуудаа тарьж гэлсэн. Анх манайхыг хашаа авахд ерөөсөн ямар ч ногоо байхгүй. Ингээ 2 3 зам гарцсан. Ерөөсө зүгээр улаан шороо байсан шүү дээ. Тэгээ хүснээ бүтс аюун муутай. Тэгээ зам болцсон. Тэгээ бид нар байшингаа бариад энд амьдрах үед одоо яаж энийг яадаг юм бэ гэдэг. Манайх ч нэг мичүүр өгдөө шүү дээ. Би ч одоо хүүгээ мичүүрэн гэж нэрлэдэгш манай хөвч ургамал их дуртай. Тэгээд интернет аюу судлал нь энэ одоо яавал энийг юм ногоон зүйлэг болгох хөрсийг сайжруулах уу гэдэг. Тэгж манай хүү надад хэлсэн шүү дээ. Ээж чигний улаан чинь л ерөөсө хөрсийг сайжруулдаг юм биш. Чигний улаан л авчир тавьмаар юм бэ. Тэгээ бид нар туулын гол молоор яваад ингээд ширэг мэрэг ухаад тэгээд нөгөө чигний улаан олгох ч олддгүй бүр. Охин маань Францад тэр үе сурч байсан. Нэг амралтаараа эрэхтэй манай ширэг юм. Тэр мамсааны тийм хайрцагтай тийм чигний улааныг 4-5-ыг авчирсан шүү дээ. Бөө тэгээс явандаа ингээд хараад ингээд тэгээд одоо хөрсний юм гоё болчдөг юм байл шүү дээ. Тэгээд төртэй гараад одоо хотод очиод маш их гоё мод тарьж одоо их сайхан амьдрандаа гэсэн ийм мөрөөдөлтэй. Тэр байтугай тэр мөрөөдлийн нэг нь одоо би гэр бүлийнхаа хүнд ярьж байсан. Чамаа одоо би дэвтэртэй гараад хашаанда мод тарьад аркн дундуур одоо явуулах юм аа. Тэр арк одоо энэ л тий. Би бүр яг орж ирээд амар олзоорхлаа л да. Ер нь юу вэ одоо энэ ч бүхэлдээ ингээд тий ястаа аркн дундуур модон гоё аркн дундуур ингээд машинтайгаа ингэж орж ирэхэд бол үнэхээр гоё байлаа. Тий тэгээд энэ бол мэдээж нөр бид нар ч нэг хаяа нэг шивүү ой дундуур л ингэж явдаг үстэй тий. Тэгэхээр чи яг ингээд нэг айлын хашаанд ийм орчин үүсдэг мэн гэдэг бол үнэхээр гоё байна. Тэр бол таны мөрөөдөл танай гэргийн одоо бас мөрөөдөл бийсэн юм байна тий. Ер нь бол энэ зүгээр л дээ. Тэгээд жаахан хол тарьсан үг юм. Тэгээд яванд энэ буруус их урахаараа бас ингэж нийлээ. Уг нь бол яг нэг машин орж ирэхэд ингэ зайтай дундуур нь дахиад ахаар гэж төсөөлсөн юм байна. Тэгээд арай намхан болчиход байгаа. Гэхдээ яхаа гоё. Тайгаа орчин үүссэн юм шүү дээ баг нэрээ. Тэгээд жижиг байх үед ямар сайнтай дууны нэрээр золцгон цагаан хаус гэдээсээ одоо энэ жилээс тэгээд золцгон цагаан жишээ бол том болж өндөр болж байгаа тий. Тэгээд яг энэ хосыг дагуулад бас энэ тэгээд энэ дали хаан бас орж байгаа юм нэг жаахан. Энэ дотор бол ер нь битүүлдэ мод битүү байна. Эхний нэг 3 жил бол ерөөсөн мод хөдөлгөөн байхгүй. Би нэг ургах ч юм уу урахгүй ч юм ямар ч байсан арай өгөхгүй байх бодолдоод байдаг. Тэгээд одоо газар орондоо дасаад ингээд ирэхээр зэрэгэл одоо жилд 40-50 см 60 см хүртэл одоо цогс усрээд одоо тэр үед бол хүнд одоо масар их одоо баяр баясгалан зарж байгаа юм да. Тэгээ хамгийн эхлээд газраа авчаад тэгээ төсөөлөхдөө бол хамгийн өндөр газар нь байшингаа барина. Эхлээд худгаа одоо ухуулж байгаа энэ нэг худгийнхаа юу хийлгээд хайгуулыг тэгээд манайх байшингаа энэ барина. Тийм учраас энэ хавьд одоо усолоод өгөөрэй хэлгээд байсан. Тэгсэн за энд гисэн. Тэгээд тэр нь удгаа бол байшин дотор оруулаад хамгийн өндөр газраа байрлуулдаг нэг үхээр зэрэг дараагаар нэг услагааныхаа системийг бодсон байхгүй юу? Мод бариад тэгээд одоо энэ чинь хамгийн өндөр газар байгаа юм чинь нэг хэсэг нь тэг талаараа урсаж ингэж очино. Нөгөө хэсэг нь энэ талаараа урсаж ингэж одоо ингээ хоорондоо нийлдэг. Тэгээд бүх услага бол сувгаар явна. Тэгээд тэр нь яхан яг уу бүр одоо орчин үеийн тэр туслын систем энтрийг бодох юм бол дутагдaltaй. Гэхдээ ухаандаа зүгээр нэг зөөврийн ус энтрийг бодох юм бол маш төв багтай. Удгаа залгалаа, шороогоо нээлээ, тэгээд нэг тийшээ орсон. Сан нойж надад нэг чамд би нэг сайхан хүлэмж барьж өгье гэсэн байхгүй юу. Тэгээгүй чи дандаа барилга барьж байгаа. Одоо яах юм бэ? Болно. Хашаан доторх юмудаа л хоёулаа сайхан болгол болно шүү дээ. Одоо яах юм бэ? Илүүд нь. Үгүй би чамд нэг Шангрила барьж өгье гэдэг байгаа байхгүй юу. Шангрила гэдгийн учир нь юу гэхээр зэрэг нөгөө хүүхдүүдийн хуучин байшингийн цонх балконуудыг авчгаад тэгээд тэргээрээ шилэн хүлэмж маягийн юм барьж өгье.
Тэгэхээр н зэрэг мэдгүй. За тэгсэн тийм дотор хүнсний ногоо могоо гоё юм тарил да хоёлаа гэнэ. Гэхдээ нэрээ тэгсэн ч болох юм байна. За тэгвэл тгийгээд. Тэгээ одоо энэ манай Шангрила гээд байгаа чинь одоо энэ хүлэмж чинь бий болсон ид байхгүй юу. Тэгээ энэ Шангрила дотор чинь бид нар ч одоо янз бүрийн помидор, өгөрций тэгээд янз бүрийн юм хүнснийхээ юм хамыг тариад өөрсдөө хэрэглээд ингэж хэрэглээд идэг. Тэр ургаж байгаа юмыг одоо няц гიშгээд байхгүй байхын тулд ийм замууд тавьсан байхгүй юу. Тэгээ замуудаа тавьгаар чинь шүний ухаар нөгөө гэрэл мэрэл дутаад байдаг. Нэг хоёрд нь бас гоёл жимгэл талаасаа хондоо юу гэмтэй дизайн талаасаа тийм гоё биш. Тэгэхээр зэрэг энэ нарны гэрлүүдийг тавьсан байхгүй юу. Зам тавь замаараа. Тэгээ энэ чинь бол өдрийн өөрийгөө зэнэглийг шүн насаад автоматаар асч удирдаг. Зүгээр орон сууцнд бол яг хөө сайхан л да. Зүгээр бид нар орон сууцнд амьдарч л байсан. Ер нь ихтэй орон сууцнаас илүү ийм одоо өөрсдөө эко ийм газараа байгуулад өөрсдөө энийгээ тариад ургуулад хүнс ногоогоо идэнэ гэдэг чинь амьдрал бас гоё байхгүй байсгалантай эрүүл агаар хүүхнүүд бол нөхрүүдээ одоо хашаага авъя газар авъя хашаага барья гэж эмэгтэйчүүд нь өөрсдөө уриалагч байх хэрэгтэй шин. Тэгээд одоо мод сүлгээ тариад өөрсдөө хүнс ногоог аваад ингээд эко өөрийнхөө имийг тарж ургуулсан имийг идэх чинь аюул сайхан. Тэгээ би энэ хүмүүсийг тэгээсэй гэж аюул боддөг шүү дээ. Тэгээ яг ер нь бол сүүлийн үед бас ч гэж нэг үе бодвол энэ гудамнууд Монгол улсын одоо энэ Улаанбаатар хотын гудамнууд тэгээд одоо энэ тийм тариалж байгаа тариалалтууд цэцэг ногоонууд бол урд өмнөд бол одоо сайжирсан л да. Одоо дортор ихтэй гал гарцаагүй төлж одоо энэ утаа май тавьдаг Монгол шиг газар модыг оргуулж юм бол ядаж хагасж гисэн одоо цэвэр агаар болгоход нэмэр болох юм аа. Тэгээ энэ хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Хүн төрлөختний амьдралд ч одоо мод бол онцгой л. Ийм учраас одоо бид одоо энд ер нь энд гарч ирсний гол ачаал бүгд нэгдүгээр мод тарих, хоёрдугаар цэвэр агаар байх байхгүй юу? За Улаанбаатар хот бол ихэнх төлөвтэй баруун талаасаа шуурдаг. Манай энэ бол зүүн талаасаа шуурсан нөхцөл хаяны утааны үзүүр орж ирвэл ирнэ. Бохирын үнэр бол бас зарим үед хаяа нэг үнэртэй. Одоо л ихэнхдээ баруун талаас шуурдаг учраас одоо бол цэлмэг хорвоод одоо амьдарч байгаа. Тэгэхээр одоо Монгол хүн бүр цэлмэг хорвоод амьдрах болтугай гэж одоо яруу мөрөл байгаа юм да. Баярлалаа. Амжилттай. Баяа та. Манай хороо миний гудамж.